Та бол өөрийн амьдралын зохиолч нь. Ямар зохиол бичих нь таны бодол ухамсараас хамаарна. Ихэнх хүн хэн нэгнээс болоод ингэж амьдарч яваа гэж хохирогчийн дүрт ордог. Хэрвээ үнэхээр хохироод байгаа бол өөрийгөө хайрлаагүй гээсэн хүн эсвэл урднаас үеийн үрийн төлөөс байж болох. Түүнийг туулж засаж ухаарчл төлнө. Та өөрөөс ямар энерги ялгаруулна. Тийм төвшний ижил энергитэй хүмүүс таныг хүрээлнэ. Зарим нь таны алдааны тусгал байдаг. Чи энийгээ ухаараач гэд нүдэнд нь өөр хүний харилцааны зөрчлөөр харуулж өгдөг. Харин алдаагаа олж хараад буруу зөв таньчих юм бол тэр хүн таны амьдралаас холдно. Эсвэл таны бодсноос тэс өөр хүн болж эерэг нөлөө үзүүлнэ. Бид тэгэхээр өөрөө яг ямар хүн бэ гэдгээс хамаарч хэр хэмжээндээ тэнцэх зүйлээ орчлон ертөнцөөс хүртдэг байх.